Сайн мэцхан цэцгээ байцааны салаад хийх маш хялбархан жорыг хүрэх болно. Орцонд тал байцаа, нэг ширхэг луван, тэгээд тал сонгон орно. Мөн илүү нэмэлт гоё шинэ ногоонуудаар баяжуулж өгч болно. Магадгүй чинжүү, ягаан байцаа ч юм уу те. За тэгээд амтлагааны хувьд гэх юм бол оливын тос, алимны цуу, тэгээд давс, баг зэрэг хар перц, тэгээд элсэн чихэр. За энэ 5 амтлагаагаар байцааны салаатаа амтлах нэ. За байцаа ловон хоёроо ер нь маш гоё нэмхэн хэрчиж өгвөл салаад маань гоё яддаг шүү дээ. Тэхийн тулд одоо байцааны энэ нэг бүдүүн голуудыг нь би бол авч өгдөг. Энэ байцааны голуудыг болж өгвөл ингээд тусдан салгаад авчдаг. Тэгвэл байцаа бүдүү хэрчигдээд байхгүй гоё нэмхэн нэгэн жигд хэрчигддэг гэж бодоод идэгин. Тэгээд аль болох нэмхэн хийчиж өгнө. За тэгээ хэрцснийхаа дараа ингээд нэг жоохон бүдүүтэр хэсэг байх юм бол түгээд авчиж болно. Тэгвэл гоё яг нэгэн жигд нарийнхан хэсэг маань үлддэг. Бас байцааг хэрчэхэд бас хутга их чухал ах гэж бодож байна. Гоё юм нэмхэн хутгнууд маань гоё хэрчэгдэн. Зузаан гантай хутга бас жоохон бүдүүн хэрчигдэх гээд талтай байж магадгүй. За ингээ байцаа хэрцсэний дараа нэг юм залхуу арга зааж өгье. Энэ болохоор ийм тасалдаг уутан дотор байцааныхаа салаатыг найруулна. Яг хөө ингээд олон сав мав заагаар тулгаад гадуур насццгаад байхгүй залхуу нийл хийдэг юм л та. Тэгээд яг хөө хутгаад ингээд хөрч мөрчөндөө хийгээд дараа нь гаргаж ирээд идэхтэй ямар ч хоолны дээр ер нь ингээд гой зогцох учраас дараа нь гаргаж ирээл ингээд идээд хасч гисэндээ олон төрлийн сав мав хийгээд байхгүйгээр их амар байдгийн. За ингээд ямар ч хэлсэн тасалдаг тоорондоо байцаануудаа хийчихье. Бүх ногоонуудаа хийн гутлаа ингээд уутан дотроо сэгсрээд амталчдаг байхгүй юу. За байцаа маань ер нь нэг тал байцаа дунджаар 400 г байцаа хэрцсэн байна. За байцаагаа хэрчээд ингээд сайхан амын дийлгээд өргөчээ. За луун сонгон хоёроо хэрчин. Луун болохоор луун маань нэг 180 г гинэ. Гэтэ энэ хэсгийг нь аваад үлдчихээ. Луун хэрчигтэй болохоор бас гоё нарийнхан хэрчих арга маань ийм ногоон арилгачаа ашигладаг. Энүүгээрээ ингээд нэмгэн зороод өгчин. Тэгээ энийг дараа нь нэмгэн нарийнхан хэрччихээр айгүй амар нэгэн жигд гоё нэмхэн болж өгдөг. Бас нэг ийм аргасаа хуваалцъя. Эхлээд бүгдийн сайхан ингээд зорчоод тэгээд дараа нь нийлүүлж байгаа хэрчиж байна. Одоо гоё шин ногоо энэ гарах учраас бас ногоогоороо салаатнуудаа хийчээд ингээд бэлдээд тавьчвал идэхэд амар. За ингээд зорчхоор яг энэ голын хэсгийн жоохон илүү гарах гэдэг. За ингээд нэг тал руу бөөгнүүлж байгаа эднийгээ сайхан эвлүүлж ингэж дээрээс нь давхарлаж байгаа л хэрч чинь нэг тийм хэцүү юм бол байхгүй аюу амархан. Ингээд баярт нэг зүйлчтэй байгаа. Сонгоны хувьд бол ямар ч сонгон болно. Яагаад сонгог бол жоохон гоё өнгө оруулах байх гэж сонгосон. Сонгог хийхээр яг гоё юм час хийсэн амт нэмж өгöd идэг. За ингээд нөгөө түрүүнийхээ уутан дотор хэрцээ идэгээ хийчихнэ.
За дахиад орцоо дахиад хэлье явчих. 400 г байцаа, 150 г лууван, тал сонгон, үүн дээр 2 хоолны хаалбаг, оливын тос. За 1.5 хоолны хаалбаг, алюминий цуу, уксус бол биш шүү. Алюминий бага проценттай уксус биш, алюминий цуу. За давсаа болохоор тал цайны хаалбаг. Цайны хаалбаг жижиг хэмжээтэй. За хар перцэг бол за нэг 2 чимэх байхад л болно. Тэр хийх бол хийх хэрэггүй. За ингээд элсэн чихэрний хувьд бол би 1.5 хоолны хаалбыг хийсэн. Яагаад гэвэл надад жоохон чихэрлэг идэх дуртай учраас за чихэрлэг биш давсархаг идмээр байгаа бол жоохон харьцааг нь өөрчилж болно. За ингээд уудныхаа амыг жоохон агаартай ингэж яаж агаад амын сайхан зангитаад өгье. Жоохон агаартай хийчихээр сэгсэрхэд их амар холигдоод одоо амтлагчуд байгаа. За ингээд сайхан уйж байгаа сэгсэрчин. Гараараа базаж энэ төр гар мар заваарахгүй бас амар байдаг. За ингээд байцааны салаада ийм шарчигнсан хатуу идмээр байл одоо идэж болно. Эсвэл нөө зарим хүмүүс нэг ийм зөөлж жоод идэх туртай байдаг штэ. Их юм бол бүр агаарыг ингээд гаргаж агаад сайхан бац чин уутныхаа гадна талаас ингүүл бараг уутан дотроо өөртөө нөгөө хүчилтэй учраас зөөлөл хүчтэй учраас ер нь зөөлөрчдөг байгаа. За ер нь бол салаад маань ингээд болоо. Энэ салаада ямар ч хоолны хачир дээр хажууд нь тавглаад тэр бүлийнхнээ гоё хооллороо нөгөө хүн чинь махны хажуугаар заавал ногоо идэх хэрэгтэй гэдэг ааш тий шингэц цайтай хоолын шингээ. За надад бол ингээд заван болсон юм миний хідэн ийм шилэн савлаа. Тэрнээс бусдаар бол гармаанч заваарсангүй тэгээд нэг салаад ингээд найруулчлаа. Одоо энийг сайхан тавглаад ансаж үзье. Ингээд байцааны салаад маань бэлэн боллоо. Ийм амархан. За бидний дагаж илүү олон гоёжоор сурахыг хүсэх юм бол лайк болон subscribe дараад өгөөрэй. Баярлалаа. Баяртай.